Сайн байцгаана өрхөн мөндөд үзэгчдээ тоонтой хөтөлбөр танд хүрч байна. За өртөө хүн өөдөлдөггүй гэх эртний үг байдаг ч за өнөөдөр өргүй хүн Монголд алгаа. Бараг өр зээлийн шаардлага хангахын давуу тал болж өр тавьж зээл авсандаа баярладаг болсон гэхэд хэлсдэхгүй. За иргэд төдийгүй улс нь гадаадаас их хэмжээний зээл авах болж өндөр өрийн эрсдэлтэй олончудаа нүүр тулаад амьдсан. За Монгол улсын гадаад өрийн хэмжээ 2022 онд 114.8 их найт төгрөг байсан бол 2023 онд 117.9 их найт төгрөг. За өнгөрсөн оны эцсийн байдлаар 126.9 их найт төгрөгт хүрээд байна. За улсын өрийг бүтцээр нь задлаад харуул засгийн газрын өр 21%-ийг, Төв банкны өр 3%-ийг, за хадгаламжийн байгууллагын өр 7%-ийг эзэлж байгаа бол аж ахуй нэгж хоорондын зээллэг, шууд хөрөнгө оруулалт 47%-ийг, за бусад зээл 22%-ийг эзэлж байна. Засгийн газрын нийт өрийн хэмжээ 2020 онд 27.9 их найт төгрөг байсан бол 2021 онд 26.9 их найт, 2022 онд 31.9 их найт, 2023 онд 30.8 их найт төгрөг болж буураад байсан ч өнгөрсөн оны эцэст 33.4 их найт төгрөгт хүрээд байна. Өөрөөр хэлбэл засгийн газар нэг жилийн төсвийн орлоготой тэнцэх хэмжээний өртөө байна. Засгийн газрын өрийг бүтцээр нь харуул дотоод өр 1%-ийг, гадаад үнэт цаас 26%-ийг, гадаад зээл 65%-ийг, орон нутгийн өр 8%-ийг эзэлж байгаагаас гадна засгийн газрын гаргасан өрийн баталгаач өрд тооцогддог. Иргэдийн хувьд банкнаас зээл авахд өр орлогын харьцаа 50-50% байхаар зохицуулт хэрэгжиж байгаа бол засгийн газрын хувьд өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 60%-аас хэтрэхгүй байхаар хуульчилсан байдаг. 2024 онд засгийн газрын өрийн хэмжээ 33.4 их найт төгрөг байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүний 41.8%-тай тэнцэж байсан бол 2025 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр энэ харьцаа 44.5%, 2026 оны төсөөллөөр 43.8%-тай тэнцэхээр байна. Хэдийгээр засгийн газрын өрийн хэмжээ хуульд заасан хувь хэмжээндээ байгаа ч гадаад шок, гадаад валютын хэлбэлзэл, төсвийн орлогын бууралт, төсвийн алдагдал зэрэг нь засгийн газрын хувьд өрийн эрсдлийг бий болгож байгааг судлаачид хэлж байна. Монгол улсын хувьд бол ерөнхийдөө засгийн газрын өрн тийм ээ яг төсвийн дотор байдлын тухай хууль заасан хязгаарт бол байгаа. Гэхдээ ер нь бол нөгөө засгийн газрын өрийн хэмжээг одоо тий 2026 оны одоо төсвийн төсөл тусгаснаар бол 2026 онд гэхэд тийм ээ үлдэгдэл нь бол одоо 33 их найт төгрөг байхаар ийм төлөвлөжсөн байгаа. Тэгэхээр энэ нь болохоор зэрэг яг Монгол улсын одоо энэ жишээлбэл 2026 оны тий төсвийн яг нийт зарлагын хэмжээтэй ийм тэнцүү хэмжээний өр байгаад байгаа. Тэгэхээр бид нар ерөнхийдөө бол өрийн хэмжээ нас их байна гэж харж байгаа. Улсын нийт өрийг ер нь бүгдээр хараад үзэх юм бол сүүлийн жилүүдэд дандаа өссөн байгаа. За тэр дундаа засгийн газрын өр бол бас нэлээд өндөр өсөлттэй. Тэр дундаа одоо засгийн газрын өр гэдээ ярих юм бол дотор нь бид нар одоо олон улсын байгууллагуудаас авсан зээл тусламж. За тэгээ дээрэс нь одоо гадаадад гаргаж байгаа бондууд байгаа шүү дээ. Саяны яг төсвийн төсөл дээр яригдчихэж байгаа. Тэгэхээр яг засгийн газрын өрийг ганц ярих юм бол 2024 оны байдлаар нэг 8 орчим тэрбум ам долларын өр яригдчихэж байгаа. За энэ маань өөрөө яг ДНБ-ийнхаа нэг 44 орчим хувьтай. Гэхдээ яг сүүлийн 2-3 жилд бол нэлийн бууралттай. За өмнө нь бол бүр 2020 онтой харьцуулахад бол ДНБ-ийн 60%-тай бол тэнцэжсэн засгийн газрын одоо бол 40% руу ороод буурсан гэдэг бол харьцангуй гайгүй үзэлт байгаад байгаа. За тэгээд өрийн хувьд бол яг засгийн газраас яг одоо ирэх жилүүдэд буюу 2026-аас 2028 онд өрийн удирдлагын одоо хэрэгжилтийг хангах баримт жүжигийг бол одоо саяас 5 сард баталсан дээ улсын хурлаар. Тэгэхээр яг тэр баримт жүжиг дурдсанаар бол юу гэж аваа гэхээр ирэх жилүүдэд одоо бид нар энэ 5 одоо нээлттэй бондын засгийн газар дээр арилжаалагдаж байгаа эдгээр бондуудыг мэдээж дахин санхүүжүүлэх зайлшгүй шаардлага үүснэ. Тэгэхээр өрийн удирдлагатай холбоотой 2025 онд бол бид нар бондын төлөлт байхгүй ч гэсэн гадаад зээлийн төлбөр бол байгаа 397 сая ам долларын. Тэгээд 26 онд бол яг гадаад зээлийн одоо төлөлт за тэгээд бонд нэмэгдээд нэг
бараг 1 тэрбум орчим ам долларын төлөлт бол хийгдэхээр байгаа. 26, 27, за 28, 29 он гэдэг үргэлжлээд ер нь бол 1 тэрбум хүртэлх одоо ам долларын төлөлтийг бол засгийн газраас хийхээр байгаа. Тэгэхээр ер нь эх жилүүдэд бид нэр ингээ харах юм бол одоо гадаад үрийн дарамт бол нэлээд нэмэгдэж байгаа гэж бол бас нэг талаараа дүнж болохоор байна. Төсвийн хүрээний мэдээлэл төр засгийн газрын нийт өр за энэ нийт өр гэдэг дотор бид нар гадаад болон дотоод өрийг оруулж тооцдог. За энэ өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа хэмжээгээрээ одоо төсвийн доктортой байдлын тухай хуулийн төсвийн тусгай шаардлага буюу нэрсэн дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан харьцаа 60%-аас доогуур байх ёстой юм шаардлага байдаг. За өнөөдөр бол төсвийн хүрээний мэдээлэл 50%-аас хэтрэхгүй гэдэг байдлаараа заасан 43.8%-аар орж ирж байгаа. Гэхдээ бид нар юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэхээр дунд булгуур хугацаанд эх жилүүдэд ялангуяа 2026 онд, 2027, 2028 онд ойролцоогоор нэг 970 гаруй сая ам долларын одоо үндсэн өр хүүгийн төлбөр төлөхөөр хүлээгдэж байна. За энэ жишээлбэл 2026 оны одоо төсвийн төсөлтөөр бол ойролцоогоор 3.7 их найдын төлбөр бид нар нийт өрийн үйлчилгээ гэж бид нар ярьдаг үндсэн өр хүүгийн төлбөр төлөхөөр ингээд төлөвлөцөд байж байна. За өөр зээл авсан бол эргэн төлөлтөө хийх ёстой. Үндсэн төлбөр хүүтэйгээ нийлээд төлж байгаа засгийн газрын өрийн үйлчилгээний төлбөр эх жилүүдэд нэмэгдэх эрсдэлтэй байгаа гэдгийг төсвийн доктортой байдлын зөвлөл төсөв төгсөнд үнэлтэндээ дурдсан байна. За өнгөрсөн жилүүдэд засгийн газрын өрийн үлдэгдэл буурч төсвийн тэнцэл ашигталтай гарч байсан нь гадаад өрийн үндсэн төлбөрийг төлөх нөхцөлийг бүрдүүлж за улмаар засгийн газрын өр доктортой байхад нөлөөлсөн. За гэхдээ өнгөрсөн жилээс төсвийн орлого буурч алдагдал нэмэгдэж байгаа нь өрийн эрсдлийг нэмэгдүүлж байгаагаас гадна за 2026 оноос гадаад бондын эргэн төлөлт эхлэх гэж байна. За энэ нь засгийн газрын төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж магадгүй гэдгийг судлаачид болоод улсын их хурлын гишүүд сануулж байна. Үндсэндээ 2016-аас 26 оны хооронд улсын төсвөөс хийсэн нийт өрийн үйлчилгээний зардал бол 30.3 их найд төгрөг болоод байгаа. 30.3 их найд төгрөг. Тухайн үед бидний одоо улсын төсвийн зардал маань бол 10-15 их найд байсан. Одоо 32 их найд төгрөг. За ингээд эх жилүүдэд яах нь вэ гэдээ аваад үзэхээр 2024 он дахиад 3 их найд 25 за ингээд 24, 25, 26 оныхыг нийлүүлээд аваад үзэхээр бол 9.5 их найд төгрөг болчиход байгаа байхгүй. Тэгэхээр үндсэндээ бид нэр 3 жилд нийт төсвийнхаа 3-ийнхаа нэгийг бол зарцуулж гинэ гэдэг ийм төр зүрэг бол гарч ирээд байгаа. За энэ дээр бид нар энийг нэг өрийн зөв удирдлага менежмент хийхгүй бол бас болохгүй болчиход байгаа юм шүү. Жилээс жилд хуучин төсөвт үзүүлдэг өрийн үйлчилгээний зардал өөрөө харьцангуй бага байсан бол одоо бол бараг 10% төрөх хэмжээний ийм ачаал дарамт болоод байна. Өрийн үйлчилгээ гэдэг дээр хүүгийн төлбөр болон үндсэн төлбөр хамт байгаа. За хүүгийн төлбөрийн хувьд бол энэ бол одоо нэмэгдээд байгаа зүйл бол байхгүй байгаа. За 2017 онд бид нэр хүүгийн төлбөрт 1 их найд 156 тэрбум төлдөг байсан бол 2024 онд 1 их найд 165 тэрбум төгрөг төлж байгаа. За 25 онд энэ 1 их найд 290. За ингээд цаашаа 1.3 их найд дотор ингээд 28 хүртэл явах юм. За юу нэмэгдэж байгаа гэхээр үндсэн төлбөр нэмэгдэж байгаа. За үндсэн төлбөр яагаад нэмэгдэж байгаа гэхээр бид нэр өмнө гаргасан гадаад бондын бүрэн санхүүжүүлэхгүй тодорхой хэмжээнд энийг буулгаж тодорхой хэмжээт үнэтэй гадаад бондын хэмжээг буулгана гэдэг энэ агуулгаар үндсэн төлбөрийн тодорхой хэмжээг бид нэр жил болгон төсөөсөө төлөө явж байгаа. За тухайлбал 2090 онд бид нэр 3 сард номод бондын үлдэгдэл 176 сая ам долларыг бид нэр төлөөд яг энэ хэмжээгээр манай одоо үнэтэй их усргүй гадаад бондын хэмжээг буурна. За энэ дүнгээр ингээд үндсэн төлбөр ерөнхийдөө нэмэгдээд явж байгаа. Түүнээс бол яг хүүгийн зардлаар бол одоо ингээд 17 оноос хойш сүү ингэж амар сүртэй нэмэгдээд байгаа юм бол бас байхгүй байгаа. Засгийн газрын олон улсын зах зээлд арилжаалсан гадаад үнэт цаасны нэрлсэн үлдэгдэл 2024 онд 2.5 тэрбум доллар буюу 8.6 их найд төгрөгтэй тэнцжээ.
Энэ онд гадаад үнэт цаасны эргэн төлөлт байгаагүй ч эх оноос төрж эхэлнэ. Олон улсын зах зээлээс 5125% хүүтэй 5.5 жилийн хугацаатай авсан 600 сая долларын номоод бондыг бид 2026 оны 4-р сарын 7-нд төлөх ёстой. Номоод бондын нэрлсэн үлдэгдэл 176.3 сая доллар буюу 631.4 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Ингээд 2027 онд 500 сая долларын Century 1, 2028 онд 650 сая долларын Century 2, 2029 онд 350 сая долларын Century 3, 2031 онд Century 1 бондын 500 сая долларын эргэн төлөлтийг хийх хуваарьтай байна. Тэгвэл засгийн газар 2026 онд намаад бондын эргэн төлөлтөөс гадна бусад өрийн үйлчилгээнд нийт 3.9 их найт төгрөг буюу үндсэн төлбөрт 2.6 их найт, хүүнд 1.3 их найт төгрөг төлөхөөр байна. Ерөнхийдөө манай одоо сүүлд гаргасан ингээд бондуудыг гадаад бондыг харах юм бол бас хүүнд бас тэмчих бага биш байгаад байгаа. За 2025 онд гаргасан тийм ээ 5 жилийн хугацаатай Century бонд байгаа. За энэ бондын гэхэд одоо хүүгийн хэмжээ нь бол 6.6% тийм хүүтэй байгаа. Тэгэхээр доллараар бас 6.6% гэдэг маань бас өндөр хүүтэйд бол орж байгаа. За ерөнхийдөө бол одоо бонд гаргасан үеэс хойш тийм ээ манай зээлийн хүү ер нь одоо тийм бондын хүү ямар шүү байна вэ харах юм бол одоо 1-2 удаатай л за 3-4%тэй тий байсан болохоос ер нь бол одоо хамгийн дээдл нь ингээ 8% хүүтэй ам долларын бонд гарцсан байгаа. Тэгэхээр энэ бол нэлээд өндөр хүүтэй учраас одоо засгийн газрын тийм ээ одоо өрийн үйлчлэлийн төлбөрт бол нэлээд их дарамттай болж ирж байгаа. За яг одоо энэ бондын дахин санхүүжүүлэлт дээр юу хамгийн чухалаар яригдах вэ гэхээр олон улсын зээлжих зэрэглэл байгууллага тогтоогч байгууллагуудаас манай улсын зээлжих зэрэглэлийг одоо хэрхэн тогтоосон байдаг маш чухал яригдана. За сая хамгийн сүүлд бол Moody's-с болов манай зээлжих зэрэглэлийг бол B+ болгож нэмэгдүүлсэн те дараагийн түвшинд гаргаж. За энэ маань гэхдээ одоо Fitch болон S&P-ийн одоо ангилалтай харьцуулахад нэг түвшинд бол очсон ийм зээлжих зэрэглэл гэж хэлж болно. За дээрэс нь энэ гурван байгууллагын одоо зээлжих зэрэглэл сүүлийн жилүүдэд ингээд одоо ахиулж байгаа нь өөрөө одоо засгийн газрын зүгээс өмнөх одоо одоо зээлжих зэрэглэл багтай байсан үетэй харьцуулахад арай бага хүртгөөр одоо өрөө дахин санхүүжүүлэх юм боломж бүрдсэн гэж бол нэг талаасаа хэлж болно. Гэхдээ ямар үед зээлжих зэрэглэл буурч одоо яг энэ одоо өрийн дахин санхүүжилтийг илүү өндөр хүртгөөр одоо татах юм одоо эрсдэл бий болох вэ гэхээр одоо энэ одоо эдийн засгийн гүйцэтгэлээс хамаарна. Тэгээд хэрвээ энэ одоо улсын төсвийн одоо гүйцэтгэлтэй дээрээс нь улсын төсвийн алдагдал нэмэгдээд тах юм бол алдагдлыг ямар их үсвэрээс санхүүжүүлэх вэ гэдэг асуудал яригдана. Алдагдлыг мэдээж бид нар дахиад одоо тэр алдагдлыг нөхөхийн тулд бонд гаргах шаардлагатай, зээл авах шаардлагатай болчихно те. Тэгэхээр яг энэ хэмжээгээрээ бид нар өрөө нэмэгдүүлээд ингээд байх юм бол одоо эдгээр байгууллагууд эргээд бидний одоо зээлжих зэрэглэлийг бууруулах хамгийн том эрсдэлтэй байна. За эх оны төсвийн зарлагыг 32.9 их найт төгрөг байхаар засгийн газар төсвийн төсөлд тооцсон. За тэгвэл нийт зарлагын 10 гаруй хувийг өрийн үйлчилгээний төлбөрт төлөх ёстой болж байна. За энэ боломж хомс учраас эх онд засгийн газар 2026 оны төсвийн төслийг дагалдуулж засгийн газрын үнэт цаас эрх олгох тухай тогтоолын төслийг улсын их хурлд өргөн бариад байна. За энэ төсөлд тусгаснаар Монгол Улсын засгийн газраас 2026 онд өрийн удирдлагын тухай хуулийн 12 дугаар зөвлийн 12.1-2 буюу төсвийн удирдлагын чанартай орлогын дутагдлыг санхүүжүүлэх, за 12.1-3 заасан засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих зориултаар за эх онд дотоод буюу 561.2 тэрбум төгрөг хүртэлх дотоод үнэт цаас за мөн хуулийн 12.1-4 заасан буюу өрийг дахин санхүүжүүлэх зорилтоор за 1 тэрбум ам доллар хүртэлх гадаад үнэт цаас гаргах асуудлыг тусгасан байна. 2017 оноос хойш засгийн газрын бонд гаргаагүй бол энэ оноос гаргаж эхэлсэн. Засгийн газрын дотоод үнэт цаасны үлдэгдэл энэ оны эхний хагас жилийн байдлаар 562.8 тэрбум төгрөг байгаа бөгөөд 2016 онд сайн хувьцаа хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор гаргасан 97.1 тэрбум, үнэт цаасны зах зээлийг дэмжих зорилгоор энэ онд 60.3 тэрбум төгрөг, улирлын чанартай мөнгөн хөрөнгийн дутагдлыг нөхөх зорилгоор 2024-өөс 2025 онд гаргасан 405.4 тэрбум төгрөгийн бондын үлдэгдэл байгаамаа.
Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зааснаар өрийн хэрэгслээр үүсгэж аймаг нийслэлээс бусдын өмнө хүлээсэн төлбөрийн үрг нь засгийн газрын өрд тооцогддог. Нийслэлийн үнэт цаасны үлдэгдэл 2025 оны эхний хагас жилийн байдлаар 2.6 их 80 төгрөгтэй тэнцэж байгаа бөгөөд үүнд 2024 онд 500 тэрбум төгрөг, 298 тэрбум төгрөгийг гаргасныг Улаанбаатар хотын автсан болон эрчим хүчний чиглэлийн төслүүдэд зарцуулсан. Харин олон улсын зах зээлд засгийн газрын өрийн баталгаатайгаар арилжаалсан 500 сая долларын үнэт цаасыг Сэлб дэд түмийн бүтээн байгуулалтад зарцуулахаар гаргасан юм а. Нийслэлийн үнэт цаасны өрийн үйлчилгээний хувьд 2026 онд үндсэн төлбөрт 159.7 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 246.8 тэрбум төгрөг төлөгдөх хуваарьтай байгаа бөгөөд өрийн үйлчилгээний төлбөрийг нийслэлийн төсвөөс төлөх юм а. За орон нутгийн энэ өрийг одоо энэ зохицуултыг бол улсын хурал дээрээс одоо санаачилж ингэж нэмж хийсэн ийм зохицуултууд шүү. Ийм зохицуултууд орж ирсэн байгаа. За энэ дээр бол одоо үе үеийн сангийн яам маш их одоо болгоомжтой энэ дээр нэлээд бас бюрократ гэж шүүмжлүүлж ирсэн байгаа. Бид аль болох одоо нэгдсэн өрийн удирдлаар явахыг хичээдэг. За гисэн хэдий ч одоо Улаанбаатар нийслэл хотоос эхлээд за хойдон одоо Өмнгийн говь аймагаас эхлээд одоо шинээр бид одоо ийм аймагуудын орон нутгийн бас ийм өрийн түүх эхлэх гэж байна. За Өмнө говийг жишээ нь бид нар сүүлийн 2 жил бэлтлээ. 2 жил бэлдээд иргэжлээс одоо цахилгаан станцыг одоо өөрсдийн бонд гаргаж ингэ шийдэхэр болж ирж байна. За тэгэхээр энэ дээр бол аль болох хамгийн бага эрсдэлтэйгээр тооцож ингэж одоо хөдөө орон нутгаас анхны аймаг гараандаа гарах гэж байна. За нийслэл Улаанбаатар бол гараанаасаа гарсан. За эхний бондоо амжилттай гаргасан. За бонд гаргах амжилт бол нэг хэрэг. За тэрийг одоо ашиглах дараагийн хэрэг, ашиглалтанд оруулаад өгөөжийг үрдэх бас дараагийн хэрэг байгаа. Ингээд одоо яг бондын явцсан бол ингээд яг явж байна. Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газраас Далан задагдад 50 мегаваттын дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлэх зорилгоор 2026-аас 2028 онд дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг үе шаттай арилжаалах хүсэлт ирүүлсэнийг засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн шийдвэрлэсний дагуу Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газраас 2026 онд 150 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахаар төлөвлөж Монгол улсын 2026 оны төсвийн төсөлд тусгаад байна. Далан задагдад 50 мегаваттын дулааны цахилгаан станц барих төслийн бүтээн байгуулалтын үе шат 2026 онд эхэлж 2028 онд бүрэн ашиглалтанд орно. Төслийн нийт хөрөнгө оруулалт нь 130 сая $1 бөгөөд аймгийн үнэт цаасаар 100% санхүүжүүлэхээр тооцжээ. Нийслэлийн ер нь нөгөө гадаад бондоос гаргасан тийм ээ. Гадаад 500 сая $1 бонд энэний зарцуулалт дээр ч гэсэн нэлээд харах хэрэгтэй байгаа. За нийслэлийн зүгээс бол ерөнхийдөө одоо төслийг санхүүжүүлэх шийдвэр гаргахтаа бол нэлээд одоо ийм төргөн ийм шийдвэрүүдийг тооцоо судалгаа багтаа бас гаргаад байна уу гэж бол нэлээд харахаар байгаа. За ихээхэн хэмжээний төслүүдийг бол одоо эхлүүлж чинь төр хувийн үйлчлэлийн түншлэр ч гэсэн эхлүүлж чинь гэдэг ингэ ярьж байгаа. Тэгээд тэрний маань хамгийн гол нь одоо жишээлбэл иргэдэд тэмээх хүрэх үйлчлэгээнийх нь одоо өвн өртөг нь ямар байх вэ? За мөн одоо тэр тухайн объект ашиглалтад ороод төсвөөс ямар хэмжээний зардал гарах вэ? Энэ бүх тооцоолыг яг нэг ерөнхийдөө хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу тооцоо судалгаатай бол хийх шаардлагатай байгаа. За Өмнөговь аймгийн тухайд бол яг дулааны цахилгаан станц тийм ээ зарцуулахар байгаа. Тэгээд яг өөрөө бас орлого төвлөрүүлэгч аймгийн хувьд бол энэ бондоо бол гайгүй төлчих байхаа. Гэхдээ ер нь бол дотоодын одоо тийм энэ бонд гаргах асуудал дээр бас засгийн газрын зүгээс бас нэлээд анхаарч ах хэрэгтэй байгаа. За төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс эх оны төсвийн төсөлд өгсөн санал дүгнэлттэй засгийн газрын гадаад урд эзлэх, гадаад үнэт цаас болон гадаад зээл за өрийн баталгааны дүнгийн хэмжээ жил бүр өсөн нэмэгдэж байгаа нь засгийн газрын өрийн үлдэгдэл өсгөд нөлөөлж за өрийн тогтвортой байдлыг хангахад эрсдэл дагуулж байна гэдгийг онцолсон байна. Засгийн газрын бусад өр энэ оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 6.4 их найд төгрөг байгаа бол за эх онд 10.3 их найд төгрөгт хүрэхээр байна. За үүнд засгийн газрын өрийн баталгаа 3.9 их найдаар нэмэгдэж байгаа нь гол нөлөөг үзүүлэх юм а. За тэр дундаа бүгд найрамдах Хятад ард улсын хөгжлийн банкнаас Монгол улсын хөгжлийн банкны авсан 352.7 сая юаны зээл болон үн цааснуудад гаргасан засгийн газрын баталгаа гол эрсдэл дагуулахаар байгаа гэдгийг сануулж байгаа юм а.
2017-оос 2024 оны хооронд засгийн газар өрийн баталгаа гаргаж байгаагүй. Засгийн газрын өр дотор эзлэх хувь хэмжээний дотор бол одоо бусад өр буюу бонд өрийн баталгаа бол бас нэмэгдэж байна. 17-оос 24 онд засгийн газрын өрийн баталгаа гаргаж байгаагүй. 24 оноос хойш яагаад өрийн баталгаа гаргахын асуудлууд дээр бол тавьсан юм бэ? Тэгэхээр бидний хувь санаа зовж байгаа зүйл энэ эдийн засгийн бодит эрсдлээс сэргийлэх үүднээс, эдийн засгийн доктортой байдлыг хангах үүднээс, төсөв санхүүгийн доктортой байдал бол өрийн удирдлагын зөв менежмент хэрэгжүүлэх үүднээс бол одоо тодруулж байгаа, асууж байгаа энэ мэдээллүүдийг авах гэж оролдож байгаа зүйлүүд бол байна гэдэг зүйл байна. Баталгааны хувьд л яг одоогийн байгаа гүйцэтгэлээр хөгжлийн банкны Чо Балсангийн цахилгаан станцад гаргасан 50 сая $50 баталгааны одоо үлдэгдэлтэй л байгаа гүйцэтгэлээр. За энэ дээр бол 23-аас 25 оны өрийн удирдлагын стратеги дээр томоохон эдийн засаг дүр нөлөөтэй төслүүд дээр засгийн газар баталгаа гаргах гэж их хурлаас баталсан баримт бичиг заасны дагуу бид нэр өрийн удирдлагын хууль дээр заасан шалгуур хангасан Монгол улсад байгуулагдсан аж ахуй нэгжид баталгаа гаргах ингээ боломжтой. За баталгаан дээр дээд хэмжээг бид нэр төсөө батлуулах үед их хурлаас зөвшөөрөл авдаг. Дараа нь зөвшөөрөл авсныхан дараа тухайн төсөл болгон дээр их хурлаас дахиж орж иж одоо зөвшөөрөл авч ингэсний дараа засгийн газар тухайн аж ахуй нэгжтэй гэрээ байгуулан одоо засгийн газрын баталгааг олгодог байгаа. За баталгааны гүйцэтгэл маань зээлийн ашиглалтайгаа шууд уялдаж гардаг учраас одоо яг төсөөлөд байгаа $1 тэрбум баталгаа гэдэг маань яг гүйцэтгэлээр ингэж гарах бас албагүй байгаа. За баталгаа гаргагч болон төсөл хоёр дээр өрийн удирдлагын хуулийн дээр тус тусад нь шалгуур байж байгаа байгаа. За тэгээд энэ шалгуурыг хангасан дотоодын аж ахуй нэгжид ингээд баталгаа гаргах асуудлыг ингээд хүсэлт ирүүлвэл засгийн газар судалж үздэг ийм асуудал. Засгийн газрын баталгаа гаргасан өрийн асуудал байж байна. Энэ жишээлбэл Монгол Улсын хөгжлийн банктай холбоотой за Nestlé-с жишээлбэл та бүхэн мэдж байгаа $500 сая бонд гаргасан гэдэг ч юм уу. Ийм төрийн өмчт аж ахуй нэгж байгууллагуудаас авсан энэ өрийн баталгаа өөртөө холбоотой асуудал бол бас эрсдлийг дагуулж байна гэж харж иж болно. За тийм учраас бид нар ер нь бол цаашдаа энэ нэрсэн өрийн үлдэгдэл болон дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг хууль заасан тэр шалгуур үзүүлэлтүүдийг анхаарахын хажуугаар энэ төлбөрийн чадварт бас бид нар илүү анхаарахгүй болохоо гэж хэрвээ гадаад шок за мөн дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлцлээс шалтгаалаад манай экспортын орлого экспорт валютаар орж иж байгаа орлого буурч байгаа хэдийн хэмжээгээр нөгөө талаас энэ 26, 27, 28 онд ойролцоогоор 3 жил тутмаа одоо ойролцоогоор $1 тэрбум гадаад өр хүлээгдэж байгаа нь энэ төлбөрийн чадварт бол сөргөөр нөлөөлнө. Өөрөөр хэлбэл төсөвт бол тодорхой хэмжээний дарамтыг үүсгэж байна гэж харж болно. За энэ оны эхний хагас жилд төгрөгийн $10-тай харьцах ханш оны эхнээс 4.7%-аар сулраад байгаа. Төгрөгийн ханшийг хэлбэлзэл гадаад өрийн эрсдлийг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл болж байна. За учир нь засгийн газрын гадаад зээлийн өрийн үлдэгдлийн 53.7% нь $10-оор авсан зээл байгаа юм а. За хэдийгээр манай улсын зээлжих зэрэглэл сайжирч байгаа хэдий ч өрийн менежментийг сайжруулж өрөөр санхүүжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг илүү чамбайруулахгүй бол ашиглаагүй өр төлбөртөө хүү төлөх за төслөө эхлэегүй компани дампуурах гэд үр ашиггүй зээлийн жишээ олон байгаа юм а. Засгийн газрын өрийн 65%-ийг эзэлж байгаа гадаад зээлийн асуудлыг за бид бүхэн үргэлжлүүлэн та бүхэнд хүргэх болно. Тоонтой хөтөлбөрийн энэ удаагийн дугаар танд хүрлээ.